бид бүхэн нийт институтийнхээ санаа зовж байгаа сайжруулсан түвшний асуудлаар засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар талбарын мэдээллийг нэгтгэж эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, за мөн одоо мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгч нар, иргэдийн хурлын төлөөлөгчдийг урьж оролцуулж, Монгол улсын нийтийн сонсголын тухай хуулийн дагуу иргэдийн төлөөллийг оролцуулсан нийтийн сонсгол хийя гэдэг нийслэлийн иргэдийн хурал дахин анхны сонсголын санаачлагыг одоо бүх намын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл ингэж гаргаж нийт төлөөлөгчдийн 4/1 нь одоо гарын үсгээр сууж албан ёсоор нийслэлийн иргэдийн хуралд өргөн барьж байгаамаа. Нийтийн сонсгол хийснээр Монголын парламентын түүх буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэнд хэн анхны сонсгол болно. Хуулийн дагуу нийтийн сонсголын бэлтгэл ажлын зохион байгуулдаг, хуулийн дагуу шууд дамжуулдаг, ажиглагч нарыг бүртгэдэг, нийтийн сонсголоос гарсан шийдвэр тогтоох хууль мэт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөг юм хуультай байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хурал дах одоо нэр бүхий төлөөлөгчд одоо иргэд ингээд мэдээлэл дутуу байна. Энэ мэдээллийг илүү ойлгомжтой болгооч гэдэг хүсэлтийг тойрог болгоноос манай төлөөлөгч нар руу одоо утсаар ярьж байгаа юм байна. Ийм учраас нийтийн сонсголыг нутгийн өөрөө удирдах байгууллага хийгээч гэдэг саналын дагуу ингээд бичгээ өргөн барьж байна. Ингээд хурлын дараа албан ёсоор нийтийн сонсголын хажуудыг гадуулж байна. Баярлалаа. Амжилт хүсье.